Ямарваа нэгэн зүйлийн зөв бурууг шийдэхэд бидний толгоондох тэр дуу хоолой тусалдаг. Та нараас хэрвээ өөхөөхтлээ ганцхан хүнтэй амьдрах гэх юм бол хэнийг сонгох вэ? Эцэг эх үү? Сайн найз уу? Эсвэл хайртай хүн үү? Энэ сонголтыг ойлгомжтой бид нар хизээч гаргахгүй л ах л та. Гэхдээ бидэнтэй цуг өдрийн 24 цагийн турш 7 өдрийн 7 өдөрт нь дандаа хамт байдаг нэг хүн байдаг. Тийм болохоор бид өөрсдөө энэ жоохон тэнэг сонсогдож магадгүй. Гэхдээ жоохон тисчээрэй. Бид ихэнх үедээ шийдвэр гаргахдаа толгойн дотор байдаг тэр хоолойтойгоо ярилцдаг. Ямарваа нэгэн зүйлийн зөв бурууг шийдэхэд бидний толгоондох тэр дуу хоолой тусалдаг. Зөв буруу, болох болохгүй, хэрэгтэй хэрэггүй, эрсдэлтэй эрсдэлгүй гэх мэт. За тэгвэл анх асуусан асуулт руу бүгдээрээ буцаад очие л доо. Бид ганцхан хүнтэй амьдрах бол хүнээ сонгохдоо жоохон бодолтой сонгох хэрэгтэй байх тий. Дандаа ууй, идий, тамхи татъя гэд байдаг тийм хүмүүсийг сонгох юм бол ямар нэгэн өвчнөөр явах нь тодорхой. Хитрхийг сууж, ном уншиж, мэдлэгтэй болж юм ярья гэд байвал бас уйтгартай. Гой адал явдалтай амьдрмаар л шүү дээ. Яг гой дундыг барьсан зөв шийдвэр гаргаж чаддаг, хөгжилдөх үедээ хөгжилддөг, хамт дасал хий гэж уриалдаг, эрэг нэрхтэй, хүнтэй маш сайн яриа өрнүүлж чаддагч, хаяа бас тайван орхиж зүгээр юм бодуулах орон зайг бий болгодог гэдэл. Ингээд бодохоор бараг төгсгөн юм шиг. Гэхдээ бидний бодол дотор байгаа тэр нэг хоолой яг тийм байх хэрэгтэй. Ойлгомжтой хүн хүний бодол ондоо ч гэсэн дандаа ингээд гомдолдог, шалтгаан тавьдаг, ойлгондаг, шалчгандаг тиймэрхүү хүнд бол үгүйсээ хинч дурггүй штэ. Тэгэхээр тэр дуу хоолойгоо тиймэрхүү муу зуршлуудаас муу бодлоос тэр сөрөг бодлоос холдуулж арай эерэг болох хэрэгтэй. Ганцаараа байж сурах хэрэгтэй гэж сонсч байсан баг те. Тэгвэл ганцаараа байхдаа энэ сөрөг бодлоодаас хол байдгүй. Эсвэл ганцаараа байх болгондоо жоохон сөрөг болж эхэлдэг. Доторх дуу хоолойгоо өөрчлөөр. Өөрийг чинь доош нь хийж бусдад харьцуулдаг биш, өөрийг чинь дэмждэг, чадна гэдэг үгээр урам зориг өгч, өөрийг чинь хөгжөхөд хэрэгтэй шүүмжлэл, магтаал хоёрыг сайн тааруулдаг. Чамаг гарч аялах, хүмүүстэй танилцах, ороо дэлхийг үзэж харах, шин зүйлс туршиж үзэх гэх мэт зүйлсд уриалдаг тийм дуу хоолойтой болохыг зориорой. Эцэст нь бид өөрсөнтэйгээ л амьдрах байгаа шүү. Тэгэхээр өөрсдөө хамгийн сонирхолтой, хамгийн адал явдалтай, хамгийн мэдлэгтэй, хамгийн эерэг, хамгийн инээдтэй ч юм уу тиймэрхүү хүн болохыг хүсэхгүй гэж юу? Яг тийм бол бид нар өөрсөнтэйгээ хамгийн их цагийг өнгөрөө шүү дээ. Чихэнд чинь үргэлж хэмжээдэг тэр хүнээ аль болох эерэг байлгах гэж оролдоо.